ярихад бэлэн болсон байна. Гандш. Тийм ээ. За, сайн байцгаана уу? Намайг Гандш гэдэг. Би одоо Raymond студийн үүсгэн байгуулагч бас найруулагч чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд цахилгаан хавьлцсан шүү. Тэгээд өнөөдөр миний ярих сэдв болохоор програм бие дааж сурах болон сургууль сурах хоёрын ялгаа гэсэн сэдвийг сонгож авсан байгаа. Энэ сэдвээрээ би слайд бэлтгэсэн боловч яг үүнд ямар мэдээлэл оруулахаа сайн мэдээгүй. Тэгэхээр би өөрийнхөө хийсэн зарим ажлуудыг студийн логотоос оруулсан байж байгаа. Тэгээд энэс илүү молч харахгүй байна. За. Тэгэхээр бие дааж сурах гэж байгаа. Тэгэхээр бие дааж сурах болохоор би яг миний хувьд болохоор би ингээд сургуулаа 2 дугаар курсээс орхичоод бие дааж сурсан байхгүй. Тийм учраас яг сургууль орхих гэдэг, сургууль хаях гэдэг зүйл миний хувьд миний амьдрал айгүй том алхам болсон. Тэгээд ялчгүй сурахад хамгийн их нөлөөсөн зүйлүүдээ нэг нь болохоор энэ талаар ярилцсан зүгээр авах гэж бодлоо. Тэгээд сургуулийн арга хэмжээнд ийм ярих жоохон эвгүй л байна л дээ. Заавал ярих шаардлагатай болохоор ярихаас аргагүй болж байна. Тэгээд ихэнх хүмүүс сургууль сураад юу сурдаг вэ? Сургууль сурах ямар байдаг талаар бүгдээрээ мэдж байгаа бах. Харин сургуулийн хаях ямар байдаг вэ гэдэг талаар нэг хэсэг зураг хэдүүл ярилж үзье. За. Би хамгийн анх нэг сургуулиас гарах шийдвэр гэр бүлийнхэнтэйгээ тохоо яг ярилцсан яг тэр мөч амын сансад тохоо галтгоонд тэр тэгээд ээжээ хоёр урт турсанаа алдаа за мэдгүй юм гэдэг чиний амьдрал ойлгох юм алах гэлээ. Тэнгүүд манай хүргээ ах ихч хоёр болонгот ингээ намайг юу ч хийжсэн гэдэг дэнчиж идэг хоёр очгаа. Ингээд дүүн ингээд архичин болгож чахтаа. Тэгтээ өөрөө мэдэх. Нэг тийм үрдэн юм болж ирсэн. Тэгээд яг хамгийн сүүлд сургуулаа орхиж хамгийн анх сургуулаа орхиж би нэг жил хагас өнөө 2-3 газар ажиллаж исэн. Тэгээд нухаан ажил хийж явах явцдаа үндсэн төлөвлөгөө маань болохоор ажлын талбартаа гараад скиллээ сайжруулад тэгээд дараагийн ажлын байр руу ороо тийм яг хүн болгонд байлдаг энгийн нэг төлөвлөгөөтэйсэн гэтэл яг студид судлаад гэсэн чинь яг миний мэргэжлийн тийм дүрийн модель хийх шаардлагатай болон анимашн студид ер нь Монголд байдаггүй байж тарсан. Тэгээд хамгийн ихний шок нь бол энэ байсан. Аюу хэцүү. Тийм тэгээд энэ мэргэжлийн салбар байхгүй болох нь надаа яг юу их мэдэхгүй. Тэгээд Азуулчаа нэг мобайл гейм девелоп хийж байгаа нэг компани ахлаа тэнцээ очоод нэг хагас жил шахуу ажиллаад ер нь бол өөрийгөө юу ч чадахгүй мэн гэдгийг ухаарад гарч исэн. Тэгээд тухайн ажлаас гараад би гэртээ суугаад ер нь бол юм сурсан хойноо ажлын талбартаа гарсан зүгээр юм байна гэсэн ойлголттой болоод тэгээд яг гэртээ суусан чи яг жинхэнэ сургуулаа хаях гэдэг тэр мэдлэг нь яг сургуулаа хаях гэдэг тэр нэг үр дүн над мэдрэгдэж гисэн гэх юм уу. Жишээ нь хүн чинь сургууль хаяачаар нэг амар сонин залуу хөлт сургууль хаяачаар амар сонин тийм юм болчт юм байр суурь толчт юм лээ. Жишээ нь ажлын талбартаа гарахаар аль хэдийн сургуулаа төгссөн ч юм уу те үе мөлтөрсөн хүмүүс тэгээд амьдралынх нь туршлага тийм өөрт нөгөө асуудууд чамаас шалгуур. Тэгээд тэр хүмүүстэй ингээд ойртох аюу хэцүү асуудлын шалгуур. Тэгээд үеийнхэн найз хүмүүстэй ойртыгээд тэгэхээр тэд нар аль хэдийн сургууль найз нөхдийн хүрээлэлтэй болсон сургуультай бүгдээр дипломтой бүгдээр адилхан асуудалтай. Тэгээд эрэнгүүт ер нь бол ингээд яг нийгмийн завсаа хавчиглагтаад нэг урагшаачгүй хоошоочгүй амар сонин байдалд орчдөг нэг цаг хугацаа зогссон юм шиг. Тийм яг тиймэрхүү асуудал аюул тулгардаг. Тэгээд хүн чинь өөртөө хичнээн сайн мундаг чадна гэд болно гэд хэлсэн ч гэсэн хүн чинь нийгмийн амьд шүү дээ. Тэгээ угаасаа бид нар хичээсэн ч гэсэн бид нар нөгөө нийгмийнхаа нөгөө байгалаас биднэрт өөртөө заяагцсан тэр нэг нийгмийн амьтан гэдэг зүйлээ бид нар дарж чаддгүй. Тэгээд хамгийн түрүүний асуудал мэдээж хэрэг ганцаард байсан. Тийм. За тэгээд ганцаард гэдэг чинь дагуулад тийм сэтгэл зүйн асуудлууд амар их дагуулж орж ирнэ. За хоёрдугаар асуудал юу байсан бэ гэхээр гэртээ суухаар нэг юм ингээд хоол унд бүх юм бэлэн те амар тухтай орчин. Тэгээд хинч надаасаа болохгүй, хинч намайг тим хий гэж хэлэхгүй, хинч намайг тийг гэхгүй би зөвөр ингээд над интернет байна, компьютер байна. Тэгээд би бүх юмаа сураад гараад ирчих гэж бодсон чинь өндөө бол тийм зүйл байгаагүй. Би ингээд
нэг юм хийх болоод хэцүү болоод ингээд хайчдаг байсан байхгүй. Тэгээд за дараагийн юм эхэлчих. Эсвэл өдөржин шинжэн тоглолт чинь тий. Хэдэн 10 цагаар тоглоно. Тэгээд анзаараад байсан чинь сургууль хаяхаар хүнд нэг юм суучдаг. Чи ингээд өөрийнхөө мэдлэл, өөрийнхөө сонголтоор амьдралдаа хийж болох хамгийн том алхам хийсэн байгаа. Тэр алхам чинь сургууль хаях бууж өгөх болсон. Тэгэнгүүт тийм алхам хийхээр ямар нэгэн хүнд асуулт толгонгууд чи зүгээр ингээ хаяад бууж өгөөд за лайла энэ надад шаардлага байхгүй хайчтэй. Тэр нь аюу хэцүү асуудал байсан. Тэгээд энэ нь болохоор бас нэг асуудал агуулж байгаа нэг юм сурахын хажуугаар бас давхар өөрийгөө таньж мэдээд бас давхар одоо өөрийгөө засах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгээд юм сурна гэдэг нь болонгоо тийм pressureтэй дарамттай орчинд байвал хүн илүү их юм сурдаг санагдсан. Тэгээд миний хувьд болохоор жоохон сэтгэл зүйн асуудлуудыг толгорсон. Тэгээд ерөнхийдөө яг гэртээ сурснаас хойш 3 жилийн дараа эргээд харахад бол надад л сурсан юм юу ч байгаагүй. Тэгээд яаж сурсан юм бэ гэд зааж би яриага мартчихлаа даа. Тийм за. Тэгээд мэдээж хэрэг сургууль сурахаар pressureтэй болохоор илүү сургууль сурахад илүү амар байдаг санагдсан. Учир нь сургуулаа сайн төгсөхгүй бол мэдээж хэрэг ажлын байр тэмцээ алдахгүй. Яг хав чадвартай хүмүүст олдно бол ингээд тиймэрхүү юм байдаг л. Гэхдээ ер нь бол оюутан байгаа үед бол тий багш чинь энэ зүйлийг хийхгүй бол чи гүнжин сайн гарахгүй, диплом ч гарахгүй, эсвэл бол диплом ч гарлаа гэхэд чамайг ажлын байранд авахгүй. Тийм учраас та нар ингээд хийхээс ураагүй болдог. Яаж игээд тухайн ажлыг даваа гаргацдаг. Тэр чинь ингээд ажлын ард гараа сурчна гэдэг чинь аимшигтай том даваа болохгүй. Харин миний бодлохоор тийм байгаагүй. Би ажлын ард гарч ер нь бол сураагүй. Хамгийн анхныхаа бүтэн 4 модель хийхэж би нэг 4 жил зарцуулсан, 5 жил зарцуулсан. Бурхан минь. Айгүй урт хугацаа зарцуулсан. Тэгээ би нэг юм сурцсан бол тэгэл тэр прожект хайчдаг гэсэн байхгүй. Тэгээд нэг юм хийж сурна гэдэг хийж дуусна гэдэг айгүй хэцүү байсан. Тэгээд хамгийн хэцүү чаленжинг хийж зүйлсэл бол яг тэр голын Никтоны клип тэр бол айгүй хамгийн их өөрчлөсөн. Яг тэрэн дээр жигнэсээ өөрийгөө нэг юмыг дуусгах гэдэг хичээлийг ингээд сурж байгаа байхгүй. Бүтэн жилийн клиптэй зуралтаад арай ч хамаагүй дуусгаж байсан. Тэгээ яг хичээлийг аюу хүн дээр сурсан. Тэгээд сургуульд болохоор яг би сургуульд сурсан бол арай өөр байх байсан л ах л та. Тэгээд дараагийн ярих юм болохоор тийм. Дараагийн ярих нь одоо гол сэдв юу байгаа? Програмыг сурах гэдэг юм байгаа. Тэгээд яг анхныхний 3 жил бол угаасаа би юу сураагүй хэлсэн. Тэгээд програм сурхан 3D програм сурах гэдэг бол цэвэр скам зэ. Ерөөсөө ингээд хүн 3D артистад ороод би ийм програм ашигласан, ийм төгөлүүд ашигласан тий. Ийм синтект ингэж зурсан, ингэж рендер хийсэн, ийм програм дээр рендерсэн ингээл бүгдийг хэрнэ. Тэгэл угаасаа заах хүн байхгүй юм чинь тэр програмуудын бүгднийг жигсааж тэр програмуудыг сургасаар арахгүй. Тэгээд би сурахтаа олонгууд би дүрийн модель хиймээрсэн. Дүрийн моделийг хамгийн гоё програм ZBrush хийсэн. Тэгээд би ZBrush руу орсон байхгүй. Тэгээд ZBrush руу орсны дараа ингээд модель хийж рендер хийх болсон чи би текстур хийж мэдэхгүй. Ер нь бол хамгийн анхны сувдийн модель гэж юу гэдэг мэдэхгүй те. 3-4 жилийн дараа шүү дээ. Тэгээд би ингээд анзаараад байсан чинь би туслах програм сурчаад үндсэн програмаа сурахын тулд би нэг өсөндөө бүгсийг нь сурчаад тэгээд цаанаасаа ингээд анхны шат хүртлээ явцсан байгаа байхгүй. Тэгээд хэрвээ сургууль сурсан бол эхнээс нь ахуулаад төгсөл хүртэл нь тий аль туслах програмын ялны юу юм бүгдийг заагаад өгчихвээ санагцсан. За тэгээд яг тэр нөгөө гадны артистуудын тэр програмуудын ихэнд нь ингээд сураад явж байхдаа нэг юм анзаарсан ингээд би өөрийнхөө хэрэглэлүүдийг ингээд сайжруулж яваадсан байхгүй. Янз янзын Wacom аавна, янз янзын компьютерууд аавна, элдв бүсийн бүх хэрэглүүдийг аавна. Тэгээд тэр хүмүүсийн ингээд хийсэн зүйлийг дагаад чигээд яг хийсэн мөрөөр нь хийсэн ч гэсэн миний хийдэг байсан л юм хийж гарч байгаа байхгүй. Би ингээд бүх төрлийн одоо Wacom-аас гарсан би бүх төрлийн Wacom хэрэглэж үзсэн заяа. Generation болгоныг хамгийн хүчрэг график картыг хэрэглэдэг тий. Би ингээд хязгаарч хэрэглэлүүдэд дутж байгаагүй. Гэхдээ юугаар дутсан бэ гэхээр би урлагаар дутсан. Би сургуульд сурч чадаагүй хамгийн харамсдаг сургууль сураагүй гэсэн хамгийн харамсдаг зүйл яг урлагийн мэдлэг гэдэг зүйлийг би авч чадаагүй аюу харамсдаг. Учир нь ягаад тэр 100 хэдэн жилийн өмнө зурсан нэг шалтан бачгийн зураг одоо гоё харагдаад байгаа тийм. Ягаад тэр гоё харагдаад байгаа гэдгийг амар сонин. Би тэрийг мэдэхгүй учраас би зураг яаж гоё харагдах вэ гэдгийг
мэдэхгүйсэн аюу хэцүү. Тэгээд тэр зүйлийг сурахын тулд би програм хийчих юм бол би тэр зүйлийг яг ингээд програмаар сурчих юм бол тэр зүйл ингээд болчих юм санагдаад байна. Эсвэл тэ надад нэг ахаар нэг илүү график карт, эсвэл ахаар нэг жоохон RAM байсан бол илүү гоё юм шиг. Гэтэ яг үний хэрэгтэй бол надад програмаас илүү уран зураг, урлагийн мэдлэг байсан бол би ямар ч юм дээр юу ч хийх боломжтой байснаа эсвэл анзаарч харсан л да. Тэгээд гэхдээ сургуулаа хаяхын одоо сургуульд бие даа сурахын нэг юм нь сургуулаа хаяхын нэг юм нь нэг амар том боломж олгодог. Тэр нь болохоор бид нэр ерхий боловсролын сургуульд ингээд хүн болгоноор юу хэлэхээ залгадаг, хүн болгоноор яахаа залгадаг тий. Тэгээд биднэрт өөрсдийн сонголт байхгүй. Харин гол нь тэгээд үргэлжлүүлээд яг юунд орсны хадаа их сургууль орсны хадаас яг тэр нь адилхан яг нэг тархины бөглөөс нь гарч ирэхгүй амар хэцүү. Яг сургууль хайсны дээр бол бөглөөс нь гараад яг өөртөө нүүр тулаад ирэхээр юу юм бэлээ? Шал өөр юм бэлээ. Яг хүн өөртөө тулаад ирэхлээр ингээд өөрийнхөө ингээд би юм хүн гэж боддог байсан юм чинь шал худлаа. Бүх юм шал худлаа. Аюу сонирхол мэдрэмжүүд юм бэлээ. Тэгээд сургуульд болохоор ингээд бид нар угаасаа ингээд баахан гэрийн талаар баахан хийж чаддаг л дээ. Бүх юм бөмбөрдүүлээ. Ерөөсөө тэр анзаарсгүй байхгүй. Тэгээд сургууль сурахгүй яг бие даа сурахын нэг даваа тал нь тэр харин сул тал нь болохоор юмыг амар тойроо байдаг. Амар тойроо сурдаг. Тэгээд хинч чамайг зөв юм сурч ийн, буруу юм хийж гин үү? Хийж шамзааж өгөхгүй. Өөрөө ингээд алтайгаа хийж тэрийг мэдж авах хэрэг гардаг. Гэтэ нэг мэдсэн бол ер нь чамаас олно гэж байхгүй. Яг сургууль дэсэн бол наа чин буруу чи ингэж хийх ёстой, тэгэж хийх ёстой гэж хэлээд өгчдөг санагдсан. За. Тэгээд сүүл энэ яриаг яг ярмаар байсан шаардлага нь болохоор би нөгөө манайх нөгөө анимашн институт болохоор манайд нөгөө анимашны чиглэлийн хүүхдүүд, оюутан хүүхдүүд их мессеж бичдэг л дээ. Би нөгөө одоо ингээд сургуулиас гарах гэж байгаамаа. Тэгээ би дэж юм сурмаар байна. Танад бодлого хийя. Эсвэл танад ажилламаар байна гэх. Тэгээд би бол тэр хүүхдүүдийн сонголтонд бол нөлөөлж чадахгүй. Гэхдээ би бол зөвлөгөө өгдөг. Сургуулаа дуусгачаа. Гол нь чамд сургууль авах мэдлэг чинь танаас суур мэдлэг, сургууль хийх ёстой зүйлийг хийдгээрээ хийж байгаа. Суур мэдлэгээ өгдөгөр өгж байгаа. Харин та нар тэрийг ингээд сайжруулад өөрөө бие даагаад илүү их юм хийх боломж олдно гэдгийг ингээд аль болох ойлгох хийх хичээдэг. Гэхдээ мэдээж хэрэг тэг хэдүүлээ арчлаар нэмж байгаа. Та нарын сонголт хин ямар сонголтынх нь хамаа байхгүй. Гол нь сонголтоо хийсэн бол мэдээж хэрэг тэрэндээ тууштай. Тэг юм сургуулаа хаяад ер нь бол тэгэл зам хоёрхан болчих штэ тий. Нэг юмас сурнаас бол арчих болно. Тийм болохоор юмас сурна гэдэг рүүгээ зорилгоо маш сайн бууж өгөхгүй сонгох хэрэгтэй. Зорилготой үнэж авах хэрэгтэй. Тэгээд миний яриа ингээд дуусчих шиг байна. За одоо бодсон. Юм дуусчих шиг байлаа. За баярлалаа.